За сайн бацгаана уу. Олонгийн мэрэг энтертеймент цог тавтаа морилно уу. За өнөөдөр 12 сарын ерөнхий байдал, ерөнхий энерги гэсэн ийм бичлэг ол хий гэж бодож байна. Ингээд урдын адил тэгээ дөрвөн сонголттойгоор ингээ хүргэхээр бэлтлээ. Тийм та ингээд зүүн савиндаа итгээд те одоо таны сэтгэл татагдсан тийм карта сонгороо А, Б, В, Г гэсэн ийм картууд байна. За ингээд сонголтоо хийж явах завсаар энэ одоо зард болгоё гэж бодож байна. Одоо тэг надаас хувийн мэрэг болон зөвлөгөө эсвэл одоо ямар нэгэн санал хүсэлт тийм байх юм бол миний Facebook-ийн мессенжерээр бол надтай холбогдож болно шүү. Тийм. Муу одоо тэг дандаа үздэг бөгөөд одоо миний сувгийг дагаагүй хүмүүс байх юм бол тэг үнэхээр одоо танд таалагддаг одоо цаашдаа сонсохыг хүсдэг бол энэ сувгаа бол тэг дагахыг хүсье. Одоо subscribe тэнд хараарай гэж хүсье. Тийм. Зарим хүмүүс аяг үздэг мөртлөө бас дараагийн хүмүүс бас байд юм шиг байлээ. Тэгэх юм бол одоо миний сувгийг дагах юм бол надад бол маш том тийм дэмжлэг болж байгаа гэсэн үг. Муу одоо тийм бусад хүмүүст ингээд хуваалцаад ингээд тараах юм бол тийм бүрч илүү тийм дэмжлэг болно шүү. За ингээд сонголтоо хийсэн бол тийм одоо тавтаа үзэж тийм сансараа. Тэгээ энэ сар нь одоо танд маш сайхан тийм энергиэр тийм одоо дүүрэн сар байгээ гэж ерөөё. За ингээд А картаас эхлэе. За ингээд А картыг та сонгосон нэмэрийг эхлэе. 12 дугаар сарын ерөнхий байдал ямар сар болох вэ гэсэн юм та цааны хэдцээ дон. За бүх картууд ингээд зэрэг татсан байгаа. За иймэрхүү картууд гарч ирсэн байна. За эхлээд энэ картаар болохоор зэрэг одоо таны энэ сард танд ер нь юу их чухал болох вэ? Та юун дээр их анхааруул те? Юуг их чухалчлал дээр вэ гэдэг дээр энэ гарсан маа. Тэгэхээр амирээд болоо. Тэгээ ер нь бол энэ мессежийг харах юм бол одоо таныг те энэ сард болохоор зэрэг юмыг хайрлахад бэлэн байх, те суралцахад бэлэн байх гэсэн ийм өгүүлбэр. Энэ өгүүлбэрийг тэнэлүүлэх юм бол те хайрын доторч харилцаан доторч одоо сахилга бат те одоо доктортой байдал одоо зөв зарчим аягүй чухлаад тэгэхээр зэрэг тий энэ хумцрын карт гэхгүй тэгэхээр тий суралцах гэдэг нь зөвхөн мэдлэг биш те өөрийн дотоод ингээ одоо сахилга батыг сайжруулах ёстой шүү гэсэн ийм карта. Тэгэхээр зэрэг энэ зүйл их чухал аж магадгүй юм байна. Тий тэр энэ сард одоо та хооронд харилцаан дээрч бай, одоо ажил төрөл дээрч бай, юунд дээр шээж магадгүй. Ер нь бол энэ сард таны маш чухалчлах зүйл болохоор зэрэг одоо тийм харилцаан дээрч, хайрцагтай харилцаан дээрч, ажил үйлс дээрч ер нь ингээд сахилга баттай байх, доктортой байх тийм өөрийн дотоод одоо тийм сахилга батыг сайжруулах нь аягүй чухал болно шүү гэсэн. Тийм ийм утгаараа гарч ийн гэж бодож байна. Тийм. За ямар ч хумцрын карт. Гарлаа. За тэгээд одоо энэ сарын тийм энергийг харъя. Энэ сарын энерги 12 сарын энерги тийгээ шилжээд явжаад тийм зам мөрөөс сонгоод тийм. Тэгэхээр зэрэг энэ сарын ямар хөө энерги давмгаалах вэ гэхээр зэрэг ер нь аль тийм замналаа солих гэх юм уу тийм зам бааз одоо тийм шилжилт өөр тийшээ хөдөлгөөн гэсэн иймэрхүү мессежтэй юм карта. Тэгэхээр зэрэг энэ сараар нэлээд хөдөлгөөнтөө өөрчлөлт шин чиглэл сонгох сар гэж магадгүй юм байна. Тийм. Ер нь нэг тийм энэ сарын энерги бол нэлээд хөдөлгөөнтөө та ингээд зам мөрөө шинжилсэн одоо шинэ чиглэлийн зам сонгох гэж байгаа юм шиг те зам чинь нэлээ өөрчлөгдөж байгаа. Тий. Та зөвхөн ингээд замаа чиглээд алхах хэрэгтэй гэдэг ч юм уу. Иймэрхүү ол мессеж өгдөг. Тэгэхээр зэрэг энэ сарын одоо тий энерги бол нэлээд хөдөлгөөнтэй байх нь. Тэгээ ямар нэгэн шинэ чиглэл сонгох юм шиг те зам чиглэл өөрчлөгдөх. Тиймэрхүү одоо уур амьс одоо энерги байна. Тий. Хөдөлгөөнтэй тийм энерги байна. За тэгээд энэ сарын уур амьсгалыг одоо энэ хоёр картаар авсан байна. Уур амьсгал бас л адилхан хөдөлгөөн. Энэс айгүй хөдөлгөөн баз ингээд давлгаач хөдөлгөөн шүү дээ. Хөдөлгөөн хөдөлгөөнтэй. Тэгэхээр энэ сарын уур амьсгал гэх юм бол
одоо хөлөг онгоцтой хөдлөх, шилжих, өөрчлөгдөх энэ сард болохоор эргэлтийн үе эхлэх таны тэ айж амьдралын та ингээд замаа тэ одоо зам чиглэлээ өөрчлөх, шин зам мөр гарах ч юм уу тэ иймэрхүү бол уур амьсгал байгаа юм байна. Ямар ч гэсэн хөдлөх, шилжих, өөрчлөгдөх эргэлтийн тийм үе эхлэх. За ийм уур амьсгал байна. Тэгээ бас нэг энэ уур амьсгалыг харах юм бол бас л түрүүний энэ дээр та ямар нэгэн чухал юм сурах юм байна. Тийм амьдралаас туршлагаасаа сурлах ч юм уу амьдралаас тийм ямар нэг юм олж мэднэ гэсэн байна. Ямар нэгэн одоо нуугдмал мэдээллийг мэдэх, даалд байсан мэдээлэл гарах тийм илрүүлэх, олж нээх, шин юмд одоо нээлтхийг суралцах. Ийм байсан юм шүү дээ. Энд чинь ингэсэн юм шүү дээ гэдэг ч юм уу. Ямар нэгэн шин зүйл олж мэдэх. Тийм миний урд нь ингээд байсан юм чи ийм юм бол ингэсэн юм биш үү гэдэг ч юм уу. Ямар нэгэн тийм ойлгохгүй байсан ингээд даалд байсан юмыг та мэдэх, илрүүлэх ийм бол сар байна. Тэг хөдөлгөөнтэй мөртлөө бас тий. За ямар ч байсан энерги бол уур амьсгал ингээ эхэлчлээ энэ сарынхан. За тэгээд ер нь томоохон одоо үйл явдал юу байна вэ гэж асуусан чинь 2 карт гарсан. Тэгэхээр энэ хоёрыг шууд тэнээлж уншиж бодож чинь ер нь алан томоохон энэ сарын томоохон үйл явдал гэх юм бол танд ямар нэг энэ дээр ч гэсэн хэлсэн те одоо үнэн илэрн та одоо мэддэхгүй байсан зүйлтэй ойлгомжтой болно гэдэг ч юм уу те нуус мэдээлэл олно нээлтгийн одоо гэдэг ийм биш те тэрнийг олно гэсэн те тэгэхээр энийг ингээ харах юм бол бас айгүй холбоотой болж ирээд энэ 12 сар танд үнэн илрэх те одоо үнэн илрэх одоо тэгээд энэ картыг харах юм бол эерэг ухамсар гэсэн хоёр өөр карт байгаа баггүй. Тэгэхээр зэрэг өмнө нь ингээд тодорхойгүй байсан тий. Та ингээд энэ хүмүүс одоо юу гэж яриад байгаа юм болоо гэх тэрэн дээр юусоо ойлгохгүй байсан тий. Одоо ямар нэгэн тодорхойгүй байсан зүйлүүд чинь нэлээд цэгцэрч магадгүй юм байна. Одоо ямар нэгэн мэдээлэл тий. Хүн хооронд харилцаа ч юм уу, амлалт ч юм уу тий нэг тийм таны ингээд харж байгаа чинь одоо үйл явдалтайгаа одоо нийцэхгүй байсан. Энэ одоо яагаад юм бол энэ яагаад юм болчих гэдэг ч юм ингээ нэглээ ойлгохдаггүй байсан. Тиймэрхүү жоохон сонин зөвлөд одоо таны амьдралд чинь тэгээ одоо байсан бол одоо асуудал тий та нэлээ нэг юмыг ойлгож чадахгүй яагаад юм болчих гэдэг ч юм уу тий. Тэгж байгаа бол одоо хин нэгэндээ одоо энэ картах юм бол хин нэг нь санаатай эсвэл санаагүйгээр тий ямар нэгэн зүйлийг нуух, тодорхой хэлэхгүй байх ч юм уу. Та өөрөө ч гэсэн ямар нэгэн одоо нөхцөл байдал тодорхой бус ойлголттой. Тийм. Иймэрхүү зүйл одоо энэ 12 сард одоо байсан бол тэр нь бодит үнэ илрэх, нуугдсан зүйл гарч ирэх үе гинэ энэ 12 сар тий. Тэгээ юу нуугдаж байсан тэр нь бол айгүй ингээд томоор ингээд ил бол гарч магадгүй юм байна. Тэгээд та айгу ойлгомжтой болоод ил гарахад та бол айхгүй айгу зоригтой зогсож байгаа. Та айхгүй харин нэлээд тайвшрах юм байна. Тийм. Учир нь аль тэ үнэн зүйл гарч ирж байгаа болохоор зэрэг илүү одоо зам чинь айгу ойлгомжтой илүү одоо тод гэрэлтэй болох юм байна. Ийм байсан юм шүү дээ. Инх юм биш үү? Окей, нээчлээ. За тэгвэл би ингээ авчиг гэдэг ч юм уу те. За иймэрхүү томоохон үйл явдал тохиолдож магадгүй гэсэн карт юм. За та өөрийнхөө энэ хоёр зургийг хараад өөрийнхөө одоо зэн сонгороо бас те мэдээлэл авч болно шүү. За ингэ нэлээ харуулчих. За тэгчээд за ингээд ерөнхий юмнуудыг хийсний дараа ажил үйлсээ үзье гэж бодож байна. Ажил үйлс 12 сарын ажил үйлс болохоор зэрэг 12 сарын ажил үйлс гэвэл одоо таны зөвхөн ажил одоо компанид ажиллаж ч юм уу те тэр мэр чинь бол биш зүгээр таны энэ 12 сарын ажил үйлс те ойлгомжтой те хийж байгаа те ямар нэг ажил үйлс гэсэн үг. Гэтэ ажил хүмүүс ч гэсэн одоо юу гэдэг тодорхой ажиллагдгүй гэрээрээ байдаг хүмүүс ч гэсэн хамаагүй энэ сарынх нь одоо гэрийнх нь ажил үйлс гэсэн үг байна тийм. За ингээд 12 сарын ажил үйлс нь болохоор зэрэг энэ
хоёрын аяг доош харцсан байхгүй юу? Тийм жоохон ажилдаа жоохон сэтгэл хурж магадгүй юм шиг. Юу гэдэг ажилдаа сэтгэл гарах гэсэн чи ёо гэж бодож байгаа тийм ажиллаа гэх сэтгэл жоохон бууралттай байна. Тийм. Энэ магадгүй хүн хоорондын харилцаан дээр доголдол жоохон байснаас те ингээд ажиллаа гэх сэтгэл жоохон ингээд баг зэргийн те буурал бол гарч магадгүй. Энэ нөө жижиг карт болохоор тийм баг зэрэг гэж хэлээ. Тийм. Баг зэргийн одоо ажиллаа гэх сэтгэлтэй бүр хүн хоорондын харилцааны доголдолоос болоод ч юм уу. Тиймэрхүү сэтгэл жоохон бууралтайж магадгүй. Миний нараар сард амуу одоо энэ картыг авах юм бол та өөрийгөө одоо хамгаалах тий ажил үйлсээр ямар нэгэн жоохон асуудал байгаад өөрийгөө аль болох хамгаалах жоохон үзэж тарах жоохон тиймэрхүү зүйл бол байж магадгүй. Энэ бас жижиг карт тий жижиг шажиг тий өөрийгөө хамгаалах ч юм уу ямар нэгэн тий асуудлаар тулах тий тийм үе бас байж магадгүй байна. За тэгээ энэ картыг харах юм бол одоо та магадгүй энэ сард одоо ажил үйлсдэрээ бусдын шүүмжлэл одоо бусдын одоо харц ч юм уу тэрийг хэтэрхийх одоо анхаарч өөрийгөө жоохон хязгаарлах гэдэг юм магадгүй. За ингийн одоо энэ хүн намайг юу гэж хэлж байгаа бол энэ хүн намайг юу гэж харж байгаа бол яах их үгийх бол гэдэг ч юм уу жоохон тэх гээд байж магадгүй мэн. Энэ тэгтээ ингээд дандаа жижиг картууд гарчлаа. Тэгэхээр тийм жижиг шажиг юмнууд юм байна. Тэгэхээр та энэ сард одоо ажил үйлсдэрээ ер нь бол бусдын нөлөөнд л автах хэрэггүй. Энэ хүн ингээд хийжүүл бусд нь юу гэх бол намайг юу гэж бодож байгаа л гэдэг ч юм уу иймэрхүү юм ерөөсө бодох хэрэггүй байна. Та бусдын нөлөөнд автах хэрэггүй. Ингээд та яг өндөө бол яг өөрөө өөрийгөө л байгаад байгаа байхгүй. Тэрнээс бол бусд чинь нэг тэгж яасан юм байхгүй. Тэгэхээр зэрэг бусдын нөлөөнд автахгүй та хий гэсэн юм, ингээ гэсэн юм юмнуудаа яагаад биш яг нөгөө хязгаарлаад байгаа чинь та өөрөө өөрийгөө юм биш шүү гэсэн ийм карт юм. За ямар ч байсан ажил дээр нэг томоохон карт гарсангүй жижиг шажиг нэг ийм их зүйлүүд бол байна. Тэгээд хамгийн гол нь өөрийгөө жоох ингээд тийм намаа ингэж хүмжилчих болов намаа тэгж бодож байгаа л үгээд жоохон тэр бодол жоохон их тэрхгээд байна. Энэ дээр ингээд анхааралтай өөрийгөө одоо хязгаарлахгүй өөрийгөө боохгүй тэ бусдын нөлөөнд автахгүй байх юм бол ажил бас маш тайвшгүй гэж бодож байна. За тэгээд мөнгө санхүү дээр 2 карт татсмаа. Тийм мөнгө санхүү дээр 2 карт. Яг энэ ерөнхий юм энд ингэ эхэлчихэж байгаа болохоор тий ажил дээр яг жижиг шажиг юмнууд нь гарч ирнэ гэж бодож байна. За тэгээ мөнгө санхүү болохоор зэрэг тий ер нь бол мөнгө санхүү дээр тий онцгүй ер нь санхүү тий мөнгө санхүүгийн тийм нэг онцгүй байдлыг та ингээ үзээ дуусч байгаа юм байна. Одоо энэ 12 сар хүртэл мөнгө санхүүгийн онцгүй байдлыг ингээд үзээд хамгийн сүүлчийн юундаа ороод тэгэд ер нь бол энэ 12 сараас эхлээд одоо мөнгө санхүүгийн онцгүй байдлаас гарах эхлэл бол эхлэх юм байна. Тэгэд шинэ орлогын өсвөр олох олох талаар сайтар бодох сар гинэ. За би ингээд болохгүй болцсон. Ингээд ийм жоохон хэцүү байгаа юм байна. За одоо энэ ингээд энүүгээр дуусах. Одоо энэс цааш би одоо яах вэ гэдэг нэг тийм шинэ орлогын өсвөр эхлэх юм шиг тэрийгээ одоо сайтар бодож гаргах тийм сар гинэ. Мөнгө санхүү дээр. Тэгээд энэ картыг ч гэсэн яг адилхан энэ картыг гарах юм бол ер нь мөнгө санхүү дээр ингээд танд ингээд одоо энэ 12 сард туслах хүн гарч ирэх. Мөнгө санхүү дээр хамтран ажиллах хүн хамтрагч бий болох. Тийм байхгүй гэсэн хүмүүс авах юм бол одоо мөнгө санхүү дээр энэ 12 сард шинэ боломж хөрөнгө оруулалт ч юм уу нэг тийм урт хугацааны төлгөө ингээд эхлэх гэж байгаа юм байна. Одоо мөнгө орж ирэхтэй урт хугацааны төлгөө эхлэх гэж байгаа. Тийм шинэ боломж ингээд та энэ 12 сард олж магадгүй юм байна. Ингээд ингэчих юм бол ингэх юм байна гэдэг ч юм уу тийм магадгүй одоо та мөнгө санхүү дээр одоо танд туслах эсвэл хамтран ажиллах тиймэрхүү хүн гарч ирж магадгүй юм байна. Ямар ч гэсэн шинэ орлогын өсвөр тийм орох тийм хүн гарч ирэх, тийм боломж нөхцөл гарч ирэх ийм сар юм байна. За ингээд өөртөө бас зурагнаас нь зэн сайн гараа мэдээлэл авч олно.
За мөнгө санхүү ажил үйлс дээр юм байлаа. Тэгчээд одоо хайр сэтгэлийн харилцаа. За хайр сэтгэлийн харилцаа хамаагүй гэсэн хүмүүс бол хүн хоорондын харилцаан дээр үзэж болно. За хайр сэтгэлийн харилцаа бол маш гоё карт гарсан маань яг сэтгэлийн карт. Тэгэхээр хайр сэтгэлийн харилцаан дээр бол та энэ сард одоо хэн нэгэнд зүрх сэтгэлээ зориулах, ер нь бол хайр сэтгэлийн харилцаан дээр ингээд яг ингээд зүрх сэтгэл чинь нээлттэй хэн нэгэнд зүрх сэтгэлээ зориулахад юу ч хэлмээр үү. Ер нь айгүй нээлттэй шинэ хайр байгаа ч юм шиг. Шинэ хайр байхгүй маа гэсэн ч ямарсан зү ингээд зүрх сэтгэлээ нэлийн одоо зориулах тиймэрхүү одоо сар болох юм байна. Тийм. Тэгээд бол хайр сэтгэл дээр одоо энэ буруу хараадаа болохоор нөгөө хит магтаал гэдэг. Хит магтаал думбах, өөрөөрөө ингээд бахарх гэдэг дээр ийм утгатай байхгүй энэ карт. Тэгээд доош харахаар тэгэхээр магадгүй хайр сэтгэлч мөнхөн хоорондын харилцаан дээр одоо хит магтуулах, магтаал думбах бүр амар гоё тий. Өө бист аим ер нь л жоохон тийм хит ингээд бахархаад байгаа байхгүй тий. Тиймэрхүү зүйл бол болж магадгүй юм байна. Тэгээд энэ картыг ингээд харах юм бол ингээд ямар нэгэн одоо хайр сэтгэлийн харилцаа хоорондын харилцаан дээр ямар нэгэн харилцаа ингээд дуусахгүй байх, дуусаагүй байх тий. Та ингээд дууссан болов болохоо хэлсэн болов гэдэг ч юм уу тий. Тэгжсэн харилцаа бол ингээд дуусаагүй байх, дуусахгүй байх тий. Дахин сэргэх, дахин холбогдох иймэрхүү ол зүйл байна. За ямар ч хайр сэтгэлийн харилцаанд иймэрхүү карт гарлаа. Иймэрхүү зүйлүүд болох магадлал өндрөө гэж гарч байгаа шиг байна. За тэгээд за энэ гоё карт болохоор зэрэг ингээд гоё томор ингээд авчи. За ингээд бүх одоо зүйлүүдийг хэлж дуусаад танд одоо энэ сард танд илгээх сахиус нэнгэрийн мессеж. Тийм заммар заммар ингээд бүр гэрэлтэй дөө энэ хараа хайрхан биш үү гэж аим шиг ийм карт байна. Тэгэхээр зэрэг одоо сахиус нэнгэрийн мессеж юм бол та одоо яг ингээд одоо хөрх ёстой газараа ингээд ойртож шүү тий. Тэгээ одоо харагдахгүй ч гэсэн тэнд чинь ийм гоё юм байгаа шүү гэж байгаа байхгүй тийм карт. Та одоо яг тэг хөрх ёстой газараа тий ойртож байна шүү. Тэгээд одоо таны өмнө одоо туулсан бүх одоо сорилт, алдаа за ганцхан алдаач гэлтгүүд амжилт ололт тий алдаа оноо тэгээ одоо туршлага энэ бүхэн чинь одоо таныг те энэ одоо хүрэх газар энэ гоё ордон байгаа энэ газар энэ газарт хүрэхийн те энэ юг бүх энэ өмнөх те амжилт алдаа оноо бүх одоо туршлага чинь одоо таныг энэ зүйлд бол бэлдсэн гинэ. Энэ зүйлд хүрэхийн тулд энэ их бүх одоо туршлага те янз бүрийн сайн муу те туршлага бүх зүйл одоо таныг энэ хүртэл одоо бэлдэж ирсэн юм аа тий. Одоо өмнө нь ингээд айгаад шантраад те урам угарсан уюудж байсан баг. Тийм одоо тэр зүйлд одоо таны хүч ухаан туршлага болж хувирсан гинэ. Хувирсан. Тэгээ одоо ингээд эргэн тойрно ингээд тий ажиглал хийсэн зүйлээ үнэл өөрийгөө тий магт талрах тий. Ингийн бол одоо таны амжилт тий амжилт нь одоо тий зөвхөн одоо тий гадаад үр дүнгээр биш одоо дотоод сэтгэлд чинь одоо гүн гүнзгий утга тий авчрах болно шүү гэсэн байна. За яг энэ 12 сард одоо хууж оноо үдээд шинэ оноо өгтдөг юм тий сараага тийм болохоор зэрэг тий ер нь бол таны энэ жил хийжсэн юм тий зөвлөд чинь алдаа оноо байсан янз бүрийн туршлага тий сорилт тиймэрхүү зүйл байсан баг. Тэгээ энэ бүгд чинь одоо таны удахгүй хүртэх энэ гоё одоо мөчөд хүрэхийн тулд иймэрхүү зүйлүүд бол байсан шүү. Тийм. Тэрийг одоо нэлээд үнэлээд энэ жил би ийм гоё ололттой ийм алдаатай ийм туршлага одоо тий суусан байна гэд тий. Тэгээд дараа жил тий нэлээд сайн жил гарах байх ч одоо чинь яадаг л тий удахгүй ингээд таны хүрэх ёстой газар ингээд ойртож шүү гэсэн юм карт байна. За сахиус нэнгэрүүд иймэрхүү зүйл хэлж байгаа юм байна. Завчлаараа жоохон төвхтөө тайлбарсан бол тий. Тас энэ картнаас тий. Гоё зүүн сонгороо мессеж авч болно. За ийм карт байна. Сахиус нэнгэрийн мессеж. Тэгээд ингээд өндөрлөх төхөөд хамгийн сүүлийн картаа ингээд тайлбарлая.
таны сонголтын картаас бас одоо энэ сард хэрэгтэй мессеж авах гэж бодож чинь би өөрөө ингэж зодох. Кизуки сатор. Тий сонголтын картны одоо энэ сард танд хэрэгтэй мессеж гэх юм бол одоо та ингээд том өөрчлөлт амар томор өөрчлөлт бол одоо гинт гоё амжилт нүрэх гэж юм уу те. Тийм том өөрчлөлт хийн гэж оролдохын оронд одоо жижиг ухаарл энэ нөгөө кизуки анзаарах гэдэг байхгүй. Тийм жижигхэн анзаарл одоо анзаарсан юмнууд бол те нийлээд одоо гэгэрдэг шүү гэсэн одоо ийм утгатай картахгүй. Тийм тэгэхээр зэрэг та ингээ том өөрчлөлт одоо хийх гэж оролдохын оронд жижиг одоо ухаарл тийм мэдрэмжээ цуглуулад ойлголтоо тийм өсгөх хэрэгтэй юм байна. Тийм одоо жишээ нь жижиг одоо ухаарл одоо анзаарлыг анхаарч те түүнд суралцсан дараагийн өсөлтөнд бол хөргөн шүү гэсэн иймэрхүү утгатай мессеж аа. Тэгэхээр зэрэг энийг юу гэж ойлгох вэ гэхээр зэрэг та ойр тутамдаа дандаа жижигхэн юмнуудыг жоохон анзаарах хэрэгтэй байна л да. Энэ ийм болчлаа, энэ ийм утгатай юм байна. Одоо надад ийм сорил ирж байна, энэ болохгүй. Тэгэхээр энийгээ засаад ингэчих юм бол энэ ингэх хэрэгтэй байна гэдэг ч юм ингээд амьдралаас ингээд янз бүрийн жижиг юмнаас дандаа ингээд юм анзаарлах тий ухаарл авч явах хэрэгтэй юм байна. Жижигхэн чамаагүй тий. Тэгхийн бол тэр чинь ингэж одоо тийм бөөгнөр сороод бүр айгу том одоо тингээр л болдог гинэ. Ийм юм биш. Миний ингээ урд нь жижиг ингээд жижиг юм тий юмнууд чинь нийлээд ийм болж байгаа юм байна. Та ингээ жижиг юмнуудыг анзаарсараа тэр чинь ингээ айгу том өсөлтөнд таныг одоо тий хөргөн шүү гэсэн иймэрхүү утгатай карт байна. За уучлаарай жоон төвхтөд тайлбарлаж байгаа. Ямар ч өөрийнхөө ингээд ойлгосноор ингээд талууд орж ирснээр ингээд тайлбарлалчлаа. За картыг сонгосон тий. Одоо юу одоо базаад хэлэх юм бол одоо тийм нэлээ тэг ухамсарын өсөлт хийх ийм сар байж магадгүй юм байна. Одоо харилцаан дээрч ажил төрөл дээр сахилгааттай байх нь аюул чухал болох юм байна. Тэг ер нь тийм нэлээ зам мөр нэлээ өөрчлөгдөх шинжтэй шин зам руу явах тий. Хөдөлгөөнтэй сар гэсэн байна. Ямар нэгэн юмыг одоо нээж тийм мэдх юм байна. Ийм байсан биз дээ гэдэг. Тийм түрүүний карт тийм. Ерөөс ойлгохгүй болохгүй юмнууд ийм учиртай юм биз дээ. Тэрийг нэлээд томор ойлгох юм сарч юм шиг байна. За ажил төрөл түрүү хэлсэн тийм. За нэг техникийн грин карт болохоор зэрэг тийм удахгүй ингээд тийм та хөрөх хэвээр газар хүрэх гэж шүү. Тийм. Гэсэн гоё карт байлаа. За ингээд өндөрлөө одоо би өөрөө ч гэсэн сайн ойлгосонгүй ямарчсан та өөрийнхөө одоо тийм нөхцөл байдалд тийм тохируулаад ингээд ойлгосон байх гэж найдаж байна. За ингээд өндөрлөө одоо энэ нөхцөл үзсэн сонирхсан одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай. За ингээд б картыг сонгосон нэмэргийг эхлэе. Одоо 12 дугаар сард ямар хөө сар болох вэ гэсэн юм хэрэгжээ. За ингээд хамгийн сүүлд шин. За ингээ бүх карттай зэрэг эхлээд нийчээ нэгдсэн. За эм картад гарч ирсэн байна. За ингэж гисэн. Эхний картаар энэ 12 дугаар сард танд юу их чухал болох вэ? Юун дээр анхааруул дээр юу их чухал болох вэ гэхээр зэрэг тийм justice шударга ясны юм карт гарсан байна. Тэгэхээр энэ 12 сар бол ер нь аль танд юу их чухал болох юм бол ямар нэгэн асуудал бол байгаа бол тэр асуудлаа сайн одоо цэгцэлж, эренбэлж, тэнцүүлж тэ ер нь цэгцлэх айгу шаардлагатай юмэр. Тэ амьдралд ямар нэгэн асуудал байгаа бол тэр асуудлаа энэ сард бол тэ цэгцлэх тэнийн тэр үнд цэгцлэх шаардлагатай гэсэн ингэж хэлж болох юм байна. Тэгээ ер нь бол одоо энэ 12 сард одоо Б картыг сонгосон юм байна. Одоо тэнцвэрээ барих, янз бүрийн бичиг баримт зүйлээд юм бол тэ шалгах, цэгцлэх, тийм шудраг одоо шийдвэр гаргах гэдэг ч юм уу тэ. Энэ зүйл аягүй чухал болж магадгүй байна. Тийм үү одоо жоохон шүлттэй сар юм шиг санагдаж байна.
шүлттэй сар гэхүү одоо юм ингээд те сайн муу үр дүн гарах юм шиг та юу хийсэн одоо тэр чи яг тэрүүгээр одоо буцаж ирэхтэй тийм жоо тийм шүлттэй сар юм шиг санагдаж байна. Тийм магадгүй яг хоо 12 сар те оны сүүлийн сар болохоор тийм тэгчиж магадгүй. За ямар ч гэсэн одоо юу чухал болох вэ гэм бол одоо танд ямар нэгэн асуудал байдаг бол одоо тэр асуудлаа энэ сард нэлээ эмхлэж зэгцлэх тийм тэр их чухал болно шүү гэсэн юм карт байна. За шудраг ёс. За тэгээд энэ сарын одоо уур амьсгал гэсэн жим карт гарсан. Тэг нэлээ одоо улаан өнгөтэй уур амьсгал шээ. Энерги дээр ер нь ямар хөө энергитэй сар болох гэсэн чинь ийм сар гарсан ба. Тэгэхээр зэрэг нэлээд улаан өнгө давмгаалж болохоор нэлээд тийм одоо юу ч юм бэ эрч хүч хүсэл ирмэлзэл дүүрэн гэхүү тийм нэг жоохон тийм хүчтэй тийм энерги байна. Айхтар гэхүү те. Тийм энэ сард ер нь бол та ямар нэгэн хурдан үйлдэл мүлэл гэдэг ч юм уу те тэрнээс илүүтэйгээр одоо энэ хүн айгүй сайн бодцсон маац те тэгэхээр илүүтэйгээр та илүү их бодож тунгааж те нөхцөл байдлыг сайтар тийм ажиглах юм бол тийм энерги байна тийм тэгээ ер нь та нэг тийм шуурхай биш ямар нэгэн анхааралтай тайван анхааралтай байдалд хамгаалж магадгүй мэн. За энэ яарч чадахгүй. За энэ дээр ингэх юм биш үү гэдэг ч юм уу те. Нэг тийм маш анхааралтай байдалд хамгаалж ин одоо тийм энерги амуу одоо юу ч юм бэ айгу улаан юм юу тэгээд харцсан нэмэрхүү болохоор зэрэг одоо хүмүүсийн нууц далд мэдээлэлд анхаарлаа хандуулж одоо нэлээд бодлоготой алхам хийх юм бас энерги байна. Тэгээ мөн одоо та шууд ингээд шийдвэр гаргахгүй нэлээд төлөвлөсөн тийм наривчлсан одоо хандлага те энэ сарын энерги дээр ингээд харагдаж байна. За яарч болохгүй шүү. Нэг сайн бодож те одоо цаад мөн чанар нь харж иж олно гэдэг ч юм уу те. Нэлээд тийм наривчлсан хандлага байна. Тий. Замарчсан энерги нэлээд юм улаан тэгээд миний төрөний хэлсэнтэй ер нь энэ сард илүү хурдан үйлдэл хийхээс илүү өвшөөх бодож тунгаах нөхцөл байдлыг сайтар ажиглах иймэрхүү энерги байна. За тэгээд сайн муу карт дээр нь биш шууд тэгээ өнгө энэ төр одоо энерги дээр нь уучаа шүү. За тэгээ энэ сарын одоо уур амьсгал дээр юм карт гарсан. Могой ташуур 2 тийм. Тэгэхээр зэрэг энэ сарын уур амьсгал гэх юм бол та энэ сарын уур амьсгал гэх юм бол та өөрийгөө хамгаалах чадвар чинь нэлээд сайн байж магадгүй. Энэ сард те та энэ сарын турш өөрийнхөө одоо тий өөрийгөө те ямар нэгэн алдаа хохирлоос урьдчилсан сэргийлэх те тэр тал дээр нэлээд сайн ажиллах гэх юм уу те сайн төлөвлөх чадвартай байна. Тий. Магадгүй бас те бусдыг өөртөө татах те нэг тийм бусдын одоо харахаа хүргэсэн одоо юу гэдэг нь тиймэрхүү бас одоо уур амьсгал байж магадгүй эсвэл та тий ямар нэгэн алдаа хохирлоос те өөрийгөө хамгаалах урьдчилсан сэргийлэх тэр чадвар чинь нэлээд өндөр байж магадгүй байна. За тэгээ энэ картыг харах юм бол тий ташуур гарсан байна. Тэгэхээр энэ сарын бол та өөрийгөө шавдуулж те ирч хүчээ зөв зүйлд төвлөрүүлэх юм сар байж магадгүй. За хэвээр болох юм гэхгүй болохгүй гэдэг аюу тийм сахилгааттай байж магадгүй. Хүн ямар нэгэн үйл явдал те одоо нөхцөл байдал одоо эрчимтэй одоо юу гэмдэ нэг тийм сэтгэл хөдлөл аюух гарч ирэх юм байна. Тэр нь одоо нэг тийм улаан өнгөтэй юм одоо яг ингэн техникс нэг тийм хүчтэй одоо дотоод одоо мэдрэмж аяга босч ирэх юм байна. Одоо тийм уур амьсгал байна. Энэ юу ч хийж олно. Догдлол, эсвэл уур хуцаар, баяр хөөр ямар ч юм хүчтэй юм одоо сэтгэлийн мэдрэмж ингэж татраас ингэж босч ирэх тийм нэг эрчимд бол мэдэгдэж байна. Тий. Энэ аяга олон хүн үзэж байгаа болохоор одоо юу ч хийж магадгүй догдлол магадгүй тий уур хуцаар баяр хөөр ямар ч юм хүчтэй юм
сэтгэл хөдлөл бол байна. За ингэж тайлж бодож. За ямар ч байсан та өөрийгөө шавдуулж айгуу юмдаа айгуу сахилах баттай байх тий. Тэр зүйл дээр нэлээ өөр амьсгал бол байна. За ингэж тайлъя. За тэгчээд тэгээд одоо энэ сард болох одоо томоохон үйл явдал гэдэг дээр энэ хоёр картыг татсан. Тэгээ ийм карт гарсан маа. Тэмээд шал хоёр эсрэг ийм карт гарсан. Тэгэхээр энэ сард болох томоохон үйл явдал гэх юм бол ер нь бол тий ямар нэгэн алдагдсан одоо танаас тий алдагдсан зүйл буцаж ирж магадгүй юм байна. Тий энэ 12 сараас өмнө ч юм уу тий ямар нэгэн алдсан боломж, хүн, нөхцөл байдал одоо юу ч яж болно. Ерөнхийдөө нэг тийм хэрэгж ирэх магадлал өндөртөө. Тэгээд тий алдагдал нь яг төр зүрийн тогтмол юу гэдэг төр зүрийн саад ч юм уу тийм ч юм байж магадгүй. За юу ч яж магадгүй ямар ч гэсэн өмнө нь тий алдагдсан хүн юм уу нөхцөл байдал юм уу ямар нэгэн зүйл бол тий тан дээр одоо буцаж ирнэ тий ер нь бол энэ сар тэр зүйл буцаж ирээд одоо та буцаад дотоод тайван амар амгалан хэвэндээ бол орох юм байна. Хоёр хусган бааз нэг тавьчир тайван тий их тайван тий тэгэхээр зэрэг алдсан зүйл одоо буцаж ирээд тий өмнө алдсан байсан тий ямар нэгэн зүйл буцаж ирээд тэгээд ер нь бол дотоод тайван одоо амар амгалан та болно гэсэн байна. Ямар ч иймэрхүү томоохон үйл явдал болох юм байна. За та энэ картнаас өөрийнхөө мэдрэмжээр бас зэн сайнгаар ямар нэгэн мессеж авч болно шүү. Ийм болно. Тэр нь яагаад гэх юм бол ийм гэсэн үг. Тий. За тэгээд за тэгчээд одоо ажил үйлс дээр шууд үзье гэж бодож байна. Энэ сарын одоо ерөнхий ажил үйлсийн ерөнхий байдал. Тэгээ ажил үйлсийн ерөнхий байдал гэх юм бол энэ картыг зайц. Ер нь нэг тийм одоо ажил үйлс дээр болохоор нэг ойлголцол муу гэх юм уу те нэг тийм зохицол муу ч юм шиг одоо маргаан ихтэй гэх юм уу ажил хэрэг төсөл хамт олон дээр хамт ажиллахад нэг зөрчил буруу ойлголт ч юм ажил үйлс дээр нэг тийм буруу зүрх ойлголт ихтэй байгаа ч юм шиг нэг тиймэрхүү байдал бол байна. Тэгээд жоохон ажлын одоо биш энэ сарын ихэнх үед юм байгаа ч юм эсвэл одоо юм байж магадгүй. Тэр зүйл чинь одоо 12 сар дээр сарын ихэнх үед ч юм уу те эсвэл одоо те юм байж магадгүй. Тэр зүйл дээр жоохон өөрчлөлт гарч магадгүй мөн 12 сард. Тэр зүйл дээр болохоор зэрэг за энэ карт ярих юм бол ер нь ажил зорилго амжилтаа бүтээж ингээд сэтгэл дүүрэн баяртай болсон хүний карт байхгүй юу? Тийм тэгэхээр зэрэг тийм тэр зүйл өөрчлөгдөд юм болох юм байна. Та одоо таны ажил урд нь юм байсан те жоохон зохицуулахад хэцүү те одоо зохицол муу ч юм уу тийм хамтран ажиллахад одоо зөрчил одоо буруу зүрх ойлголт ч юм уу нэг тиймэрхүү зүйл байсан бол сарын ихэнд ч юм уу гарах бол те тэр зүйл одоо юу гэдэг гайгүй болох юм байна. Ажил зорилго яагаад ийм ингээд сэтгэл дүүрэн баяртай амжилттай ингээд те одоо нэг юм одоо бүтцэн юм шиг те айгуу тийм сэтгэл дүүрэн баяртай ханамжтай болчихваа гэх юм бол энэ карт нь болохоор зэрэг ямар нэгэн ажлын одоо дайралт ч юм уу шахалт ажлын их ажлаар шахдаг ч юм уу дайралт ч юм уу ажлын шахалт дайралт одоо ажлын ямар нэгэн ачаал илүү хөнгөрөөд зохистой болоод тийм өмнө нь ингээ байсан ямар нэгэн саад асуудлууд ингээ багасаад тий ачаалал ч юм уу тий ямар нэгэн асуудал байсан бол тэр зүйл ингээ багасаад та ажилдаа илүү тайван төвлөрсөн байдлаар тий өргөжлүүлэх гэ боломжтой тий ийм боломжтой болох юм байна. За ямар ч байсан юм утгаар тайлбарлая. За ингээд ажил үйлс юм байла. За ингээд нэмж юу та тийм давтан хэлээд бол хэрэггүй баг. За тэгээд одоо мөнгө санхүү дээр ийм хоёр карт гарсан. Мөнгө санхүү. За мөнгө санхүү болохоор зэрэг яг таны одоо за яг энэ хах тийх ийм мөнгө орж ирэх хах тийм санхүү дээр тийм болчих واخ гэж яг таны бодсноор бол жоохон болохгүй ч магадгүй. Яг таны бодсноор болохгүй зүгээр тэрнээс жоохон доогуур ч юм уу тий.
тийм жоохон санхүү мөнгөн дээр жоохон хангалтгүй таны боцноор бол яг болохгүй байж магадгүй юм байна. Тэгээд энэ картыг харах юм бол тэгсэн ч гэсэн нэг тийм юу байна. Тэгсэн ч гэсэн мөнгө санхүү дээр шин санаа, шин ухамсар, шин ойлголт гарч ирнэ гэдэг юм карт. Ингэж тайлбарж байгаа чинь. Тэгээд ер нь бол энэ 12 сард одоо санхүүгийн асуудал дээр та ямар нэгэн шин санаа, шийдэл, арга зам гарчаад ингээд юм бол цааш санхүүгийн байдал одоо мөнгөний асуудал ингээд юм болох юм биш. Тэнгүүл ингэх юм биш гэдэг чинь ямар нэгэн мөнгө төгрөгтэй санхүү дээр шин санаа, шийдэл, арга зам та өөрөө бодож олох ч юм уу эсвэл гарч ирэх ч юм уу тий. Нэг тиймэрхүү зүйл байна. За мөнгө санхүүний юм байдалтай байх нь. За тэгчээд таны одоо хайр сэтгэлийн харилцаа буюу хайр сэтгэл хамаагүй гэсэн хүмүүс бол хүн хоорондын харилцаан дээр үзэж олно. Бас юм картад гарч ирсэн. За энэ картыг харах юм бол жоохон одоо хайр сэтгэлийн буюу хоорондын харилцаан дээр одоо таны хайр сэтгэлийн харилцаатай хүн ч юм уу ер нь хайр сэтгэлийн харилцаа чинь одоо нэг тийм эдэхгүй ингээ таныг анхаарахгүй байгаа ч юм шиг эсвэл таны мессеж ямар нэгэн утасны дуудлага ч юм мессежэнд хариу өгөхгүй байдаг ч юм уу эсвэл ингээд нэг яг хайр сэтгэлийн харилцаан дээр одоогоор ч юм уу таны хүснээр нэг л болохгүй харилцаа ингээ төр саадсан ч юм шиг нэг тийм ирээд өгөө ч юм шиг те нэг тиймэрхүү санагдчихж магадгүй эсвэл сарын эхэндээ иймэрхүү байх ч юм уу те эсвэл одоо юм байх гэсэн. Тийм байж идэл тэрэн дээр одоо юу яах юм бэ? Ингээд хоёр хүчтэй карт гараад ирж байгаа ард нь. Тэрэн дээр болохоор зэрэг нөгөө дахин сэргэлт одоо энэ дуусахгүй гэж байгаа байхгүй. Юм ингээд одоо юм бол те одоо хайр сэтгэлийн харилцаа чинь хоорондоо харилцаанд ямар нэгэн зүйл бол те болохгүй байх, дуусахгүй байх те. Тэгээ ер нь бол дахин сэргэлт гарах юм байна. Хайр сэтгэлийн харилцаа буюу хоорондын харилцаан дээр тий. Дахин сэргэлт гаргах, болохгүй байх, дуусгахгүй байх тий. Иймэрхүү зүйл бол байна. Тэгээд энэ картыг харах юм бол тийм маш гоё картаа тий. Ямар ч хүн харсан тий. Одоо алдсан харилцаагаа олж авах. Таны нэг алдагдсан одоо хоорондын ч юм уу хайр сэтгэлийн харилцаан дээр нэг харилцаа байсан бол тэрийг одоо тий олж авах, болсон одоо хайр сэтгэл хоорондын харилцаа сэргэх одоо ямар нэгэн сэтгэл санаа төөрөлдөх болох уу ерөөсөө л ингээ гэл хайр сэтгэл дээр ийм л юм байна гэл сэтгэл санаа төөрөлдөх болох тэгээ ер нь ингээд дахин сэргэх одоо дахин гэрлэх ч юм уу эсвэл одоо дахиад хамт байхаар болох. За хамт байхаар болох тиймэрхүү юм байхгүй гэсэн хүмүүс байх юм бол ямар нэгэн сэтгэл зүрх ямар нэг юм дээр төөрөлдөхөө байх тий. За ямар ч сан алдсан харилцаа буцаж тий олж авах дахин сэргэх гэсэн иймэрхүү картад байна. Иймэрхүү үйл явдал болох нь маш гоё үйл явдал болно гэж бодож байна. Хайр сэтгэлийн харилцаа буюу хоорондын харилцаан дээр тий. За тэгээд ингээд бүх одоо ажил төрөл мөнгө санхүү хайр сэтгэлийн хоорондын харилцаа дуусгачаад танд энэ сард одоо танд илгээх сахиус тэнгэрийн мессеж тийм баян тий баялаг тийм гоё карт гарсан байна. Тэгэхээр зэрэг одоо энэ сарын танд илгээх сахиус тэнгэрийн мессеж гэх юм бол ер нь бол ингээд одоо амьдралд тий одоо таны ойр орчин байгаа тийм аж амьдралдаа тий ер нь бол ингээд нэг тийм элбэг хангалуун байгаа юмн дээр ингээд анзаараараа гинэ одоо болж байгаа юмнуудаа тий байгаа юмнууд дээрээ тий юмаа ингээд анзаараараа тэгээд ер нь ингээд ойр тойрд байгаа болж бүтэж байгаа тийм элбэг хангалуун ч юм гоё байдалтай тий ер нь талархаж сураараа тэрийг одоо тий тийм мэдэрч тий сураараа гэсэн байна. Тийм үү одоо таны ойр тойронд тий ер нь бол элбэг хангалуун байдал бол байна. Өргөлж байдаг шүү гэж юм байна. Одоо сахиус тэнгэрийн мессеж тий. Тэгэхээр ер нь л одоо танд хэлэх мессеж юм бол сөрөг бодол тий энэ сард сөрөг бодол айцыг орхиж тий одоо за зөөслмөр юм дээ. Одоо энэ нөгөө баялаг гэдэг байгаа байхгүй. Энэ тийм одоо ойр тойронд байгаа болж бүтэж байгаа энэ гоё бүтэлтэй хангалуун байдалтай
одоо байдалтай илүү их нээлттэй гаргаж байгаа юм байна тий. Тэгээд зүгээр ингээ базаад хэлэх юм бол ингэх юм байна. Одоо таны ойр тойронд байгаа тий юмдаа үргэлж ингээд дотоод сэтгэлээрээ тий одоо баян байлгаараа тий сөрөг бодол айцыг орхиод одоо сэтгэлээр баян байхад л илүү их боломж амжилт орж ирэх шүү гэсэн байна. Зуршлаар цайныг тайлбарлах гэж удажлаа. Тийм байна. Тий сахисны мессеж юм бол бүр ингээд базаад ингээд жижигэн болгоод хэлэх юм бол тий одоо тавчлаад хэлэх юм бол сөрөг бодол айцыг орхиод тий сэтгэлээрээ тийм баян байхад л илүү их боломж амжилт тань дээр ирдэг шүү. Яг таны ойр тойронд чинь болж байгаа юмуд амар их байгаа юм байна. Илгүй хангалуун байдал ч юм уу тий. Тэрийг тий анзаараараа гэж байгаа юм шиг санагдаж байна. За ингээд сахисны мессеж уншиж дуусчаад. За ингээд хамгийн сүүлийн тий одоо таны сонголтын картнаас бас тий мессеж авъя гэж бодож байна. Сонголтын картаас дарслан тий анаа тава кёва анатага шуяг. Та одоо өнөөдөр аль та тий амьдралынхаа одоо гол дүр шүү гэсэн ийм одоо лида тий одоо лидер тий манлайлагч гэсэн ийм карт байна. Тэгэхээр зэрэг энэ картаар энэ сард хэрэгтэй мессеж гэх юм бол тэр нь бол амьдралдаа ингээд энэ айгу арслан ингээд айгу тэг лидер хүн гэдэг чинь бүх юмдаа айгу бүхний өмнөөс одоо хариуцлага хүлээсэн те одоо бүхнийг урайлан дуудаж те төлөвлөдөг бол хүний хэлдэг. Тэгээд ер нь сонголтын карт нэмээс танд хэрэгтэй мессеж гэх юм бол та амьдралдаа те хариуцлагатай ингээд хандаараа те энэ сард гаргасан шийдвэр алхамууд чи ингээд ирээдүйд айгу том нөлөө үзүүлж магадгүй шүү. Тэгээ ер нь бол шин зүйлд одоо турших үзэх тэг бүтээлчээр ажиллах гэдэг ч юм уу те ер нь өөрийгөө илэрхийлэх хүссэн зүйлээ те энэ сард нэлээ бүтээх боломжтой шүү гэдэг. Ер нь бол энэ сард юу айгу гол вэ гэхээр зэрэг та амьдралын удирдлагыг те өөрийн гартаа авч те хийхийг хүссэн зүйлээ ингээ зоригтойгоор хийх нь хамгийн зөв алхам шүү. Тэгээ ер нь бол өөрийн хүчтэй арслан шиг те өөрийн хүч удирдах гэдэг чинь хинээс асуухгүй өөрөө шийддэг те өөрийн хүч шийдлэр те замаа нэгээд одоо амьдралын одоо гол дүр нь та өөрөө гэдгийг те бити мартаарай гэсэн байна. Та бол амьдралынхаа гол дүр нь шүү. Лидер нь шүү гэсэн байна. Тэгээ танд магадгүй одоо удирдагчийн тийм юуч байж магадгүй тий одоо замнал гэж хэлэх үү тийм авьяас тий байдаг гэж магадгүй. Тэрээс тийм болохоор энэ карт сонгосон байж магадгүй гэж бодож байна. За ингээд одоо бүх картууд ингээд тайлбар дууслаа ингээд өндөрлөө. Тэг үнэхээр таарад таалагдсан бол эмоц тарахыг хүсье. Эмоц нь болохоор зэрэг тэг ер нь арслан. Ер нь айгу энэ сарын өнгөн ч гэсэн айгу улаан байсан болохоор тий эрч хүчийг бэлэгдээд одоо тий арслан эрч хүчтэй өөрийн амьдралаа тий одоо гартаа авсан тийм гол дүр нь байгаарай гэж хүсээд арслан гэдэг юм уус дараараа тэгэх юм бол одоо намайг дэмжиж байгаа бүгд та өөрийнхөө сарыг сайнаар зөөнж гэнэ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд V картыг сонгосон нэмэрийг эхлэе. За энэ карта 12 дугаар сар 12 ерөнхий адил гэсэн нэмэр хийж байгаа. За ямар хуу тий өөр амьсгалтаас ер нь ямар сар болох вэ? Ямар сар болох вэ? За ингээд бүх карт зэрэг эхлээд нэчээ. Нэгцээ том. За V картыг сонгосон. Тиймэрхүү картууд гарч ирж байна. За ингээд хамгийн ихэнд болохоор зэрэг одоо энэ 12 сард V картыг сонгосон. Одоо юу чухал болох вэ? Юу анхаарах хэрэгтэй гэдэг ч юм те ер нь энэ сард юу чухал болох вэ гэхээр зэрэг ийм карт гарсан байна. Тэр нь бол энэ 12 сард гэх юм уу ер нь яг одоогийн байдлаар танд одоо таны амьдралын одоо нэг тийм
шинэ үе рүү шилжих юм хүч ирж магадгүй байна. Тэгээд одоо шинэ эхлэл рүү те чиглэж байгаа энэ үед те юу чухал алах вэ гэх юм бол удахгүй те ямар нэгэн шин зүйл эхлэнэ, нэг юм дуусаад нэг юм эхлэнэ гэдэгт итгэх нь аягүй чухал болох юм байна. Энэ аягүй шилжилтийн карт гэхгүй. Тэг ер нь бол амьдралын одоо нэг юм мөчлөг тий нэг нь дуусаад нэг нь эхэлж байгаа ийм картаа. Тэгэхээр ингээд одоо таны амьдрал чинь одоо дараагийн шинэ оноос тий нэг шинэ мөчлөг эхлэх гээд байгаа юм шиг тий. Ингээд шинэ эхлэл рүү ингээд орох гэж байгаа иймэрхүү үедэл явж байгаа юм байна л да. Тэгэхээр зэрэг та энэ одоо 12 сард тий ямар нэгэн тийм мөчлөг хуучин юм дуусаад шинэ зүйл эхлэнэ, бүх юм шинээр сайхан эхлэх болно гэдэг ч юм уу. Шинэ зүйл эхлэнэ гэдэгт нэлээ итгэх нь аюул чухал болох юм байна. За тэгээд ингэж тайлбар картыг тэгчээд энэ 12 сарын би карт сонгосон. Тэгээ энэ 12 сарын одоо ямар энергитэй сар вэ гэсэн чинь карт гарсан маа. Тийм. Ямар энергитэй сар вэ гэхээр энэ карт гарсан. Ингээд цаашаа харцсан. Айгу томоор ингээд дэлхийг ингээд харж байгаа. Нэг юмны зааг дээр ирсэн юм шиг. Тэгэхээр энэ сарын энерги болохоор зөв ер нь ингээд нэг тийм өргөжөх тэлэх сар гинэ. Тийм. Юм ингээд тэ өргөжөөд ингээд цаашаа явах гээд байгаа юм шиг ингээд тэлэх гээд байгаа юм шиг тэ. Тэрний одоо тийм арай тэгээгүй гэхдээ юм ингээд өргөжөө тэлэх гээд байгаа юм шиг. Тэрийг нэг тийм мэдрэх тийм энергитэй сар болж магадгүй юм байна. Одоо жишээ нь таны доторх боломжууд нээлттэй болох гэдэг юм шиг. Одоо ингээ хаалттай азтай тийм нэг мөчлөг дээр ирсэн тий. Тэгээд за дивчлэхөө гэхэлэр зэрэг таны одоо өнөө хүртэл хийж ирсэн янз бүрийн зүйлүүд тий зүйлүүд чи одоо ингээ нэг мөчлөгөнд дуусаад ингээ дараагийн шатлуу тий одоо шилжих тэр энерги нэлээ одоо идвэгчих яг эхлэн гээгүй одоо тэр энергинтэй одоо идвэгчих тийм сар болох юм байна. Тэгээ ер нь бол ингээд сүүлийн үед танд бол ямар нэгэн зүйл чинь гацаад нэг болохгүй байсан ч юм уу тэгээ идэхгүй байсан ч юм уу эсвэл ингээд цэвэрлэгдэхгүй байсан ч юм уу ямар нэгэн одоо сүүлийн үед танд одоо гацчихсэн зүйл байсан бол тэр чинь одоо ингээд цэвэрлэгдээд одоо 12 сард те цэвэрлэгдээд цэгцэрчтэй илүү том зургаар юм одоо харагдаж магадгүй юм байна. Тий. Яг та нэг үгээр хэлэх юм бол одоо нэг мөчлөг дуусаад шинэ үе эхлэх одоо босхон дээр ирэх одоо тэр юм мэдэрсэн дараагийн шатлуу шилжих энерги одоо идэх ингээд тэ жоо идэвчж байгаа. Тиймэрхүү зүйл мэдрэх тийм одоо энергитэй тэ сар болно гэсэн байна. За энэ бол сарын энерги байлаа. Та бас өөрийнхөө одоо цүн сонгороо энэ картнаас юуг авч болно одоо. Inspiration юу зүүн сонгороо те мэдээлэл авч болно шүү. За нэг иймэрхүү сар те уур амьсгалын та гэдэг ч юм уу. За тэгээд уур амьсгалыг харъя. Энэ сарын уур амьсгал гэх юм бол ийм хоёр карт гарсан. Тийм тэгээ за эхлээд энийг нэг харах юм бол ер нь бол нэлийн одоо өөрийгөө та шавдуулж магадгүй юм шиг. Тийм. Ташуур те энэ 12 сард болохоор нэлийн ирч хүчтэй хөдөлгөөнтөө нэлийн сахилга бат шаардах танаас те сахилга бат шаардах та өөрийгөө нэлийн шавдуулж одоо янз бүрийн юмд өөрийгөө ингэж одоо хүчлэх те шавдуулах сахилга баттай байх ингэ цаанаас шаарддаг тийм үү одоо юу гэдэг өөрийгөө ингээд янз бүрийн юмд одоо шавдуулж өсгөх сар гэдэг. Тийм тэгээд энэ айгу улаан карт гарсныг бодох юм бол энэ 12 сард нэлийн янз бүрийн сэтгэл хөдлөлөө та жоохон гаргах юм уу мэдэрч магадгүй юм байна. Тийм сэтгэл хөдлөлд юу ч хийж болж те баяр хөөр уур уцаар те стресс одоо бүх юм одоо энэ бүгд нийлээд сэтгэл хөдлөл аа. Яг ямар сэтгэл хөдлөл гэдэг нь айгу олон үзэж болохоор сайн мэдгүй. Ямар ч тийм сэтгэл хөдлөл жоох хүчтэй байх те амуу таны одоо юу ч хэлмээр юм те. За би ерөөсөө л ингээ гээл те өөртөө айгу янз бүрийн юмд өөрийгөө ингэж шаардах, өөрийгөө шахах те. Өөртөө нэг юм төрхийн тулд сахилгават суулгах ч юм уу. Тиймэрхүү зүйл болж магадгүй юм шиг байна. За тэгээд энэ карт харах юм бол ер нь одоо энэ сарын уур амьсгал гэх юм бол
тий одоо өөрчлөлт байна. Ямар нэгэн хөдөлгөөнтэй энэ сар жоохон хөдөлгөөнтэй магадгүй өөрчлөлт байна. Нэг тийм шилжилтийн үе, нэг юмнаас нэг юм руу шилжих те. Энд дэр чинь хэлээдсэн те. Шилжилтийн үе. Ер нь жоохон хөдөлгөөнтэй давхаа бас гадаадаас асан. Гадаатай холбоотой тийм бас зүйлүүд ээж магадгүй. Та гадаад явах ч юм уу за тийм байхгүй гэсэн юм бол гадаатай холбоотой ажил үүсч юм уу? Эсвэл гадаатай холбоотой тийм зүйлсүүд бас болж магадгүй юм байна. За нэг юм хөөр амьсгал байна. Нилийн хөдөлгөөнтэй тэг гадаадтай холбоотой ч юм шиг ажил төрлийг ч юм уу гадаадтай холбоотой энэ зүр юм болох муу одоо тийм өөрийгөө тийм одоо өөрийгөө янз бүрийн юмд агуу шавдуулж тэ өөрийгөө ингэж өсгөх өөртөө сахилга бат суулгах тэ. За ямар хөөр амьсгал байна. За ингээд энэ сард болох одоо томхон үйл явдал дээр татсмаа. Тэгсэн чи бас нэлээ ерөнхий яг нөгөө тухайлсан үйл явдал биш жоох ерөнхий юм одоо карт гарчлаа гэж бодож байна. Тийм. За ингээд ер нь аль энэ хоёр одоо энэ сард ямар томхон үйл явдал болох вэ гэсэн чинь тийм энэ хоёр картыг ингээд хамтд нь эхлэх юм бол одоо юу одоо жижиг одоо алхмуудтай ингэж хийгээд те жижиг одоо алхмуудаар урагшлаад хуучин зүйлсийг олоо сууллаад тэ шин боломж нээлттэй зөвлөгөө явж байгаа юм карт байна. Тийм. Тэгэхээр одоо жижиг алхмуудаар урагшилж тэ хуучин зүйлсийг суллаж шин боломжинд тэ нээлттэй болох ийм үйл явдал болно гэсэн байна. Тийм тэгж тайлбарлаа ингээд нийлэл харах юм бол тэ. За ингээд зөвхөн энэ картыг ингээд харах юм бол одоо ямар том үйл явдал болох вэ гэхэлэр зэрэг энэ сар та төлөвлөгөө зорилгоо ингээд тодорхойлох юм зориулсан ингээд хийгээ тий. Төлөвлөгөө зорилгоо ингээд тодорхойлоод ингээд яг тэрэндээ юу гэдэг нэг том алхам биш жижиг алхам бол хийж магадгүй. За цааш ийм төлөвтэй юм чинь ингийн тулд энэ 12 сард ингэчи тэгчи гэдэг ингээд жижигэн тий алхмууд тэгээд ингээд яваад их юм байна. Нэг том бол хөдлөх байх гэж бодож байна ингээд жижиг алхмууд тий. Цаад том зорилгондоо таарсан жижиг алхмууд хийж магадгүй. Тэгээд энэ картыг харах юм бол та одоо таны одоо өмнө таны ингээл бариалсан ямар нэгэн зүйлстэй айдас ч юм уу саад ч юм уу ямар нэгэн их хязгаарлалт ч юм уу те тэднээс энэ сард бол нэлээ салах юм байна. Жохон хэцүүж магадгүй. Тэгтээ таймарч байсан. Янз бүрийн танд одоо саад болоод байсан янз бүрийн юмнуудаас одоо юу ч яж болно энэ дээр одоо саад ч юм уу айдас ч юм уу хязгаарлалт ч юм уу хүн ч юм уу эсвэл өвчин ч юм уу те таныг л бариад хязгаарлалт байсан юмнаас ингээд та нэлээд салахыг оролдох тийм үйл явдал болно гэсэн байна. За ямар ч ингэж тайлъя. За тэгчээд ажил үйлс. За ажил үйлсийг энэ 3 картаар бол авсан байгаа. Ажил үйлсээр болохоор зэрэг тийм асал нэг юмнасаа сална гэсэн мэн. Ажил үйлсээр болохоор зэрэг өмнө одоо таныг боож исэн те ямар нэгэн бэрхшээл саад хязгаар нэлээд багасгах сар гэсэн байна. Ажил үйлсээр та нэг юмнаас болоод ажлаа олигтой хийж чадахгүй ч нэг юмнаас болоод тийм хөөстэй болохгүй нэхгүй нэгэл та өөрийгөө ч боож ирсэн байж магадгүй эсвэл угаасаа ингээд нэг тийм жижиг сажиг те одоо таны боож бариад ирсэн нэг тийм тасаад бэрхшээл их хязгаар ч юм уу байсан бол одоо 12 сард нэлээд багасах юм байна. Тэр чинь ингээд те багасаад ирнэ. Тэгээд энэ картыг харах юм бол ер нь бол энэ 12 сард ингээд яг юу юм болоо гэдэг ойлгохдохгүй байсан юмнууд бол нэлээд ойлгомжтой болж ирнэ гэсэн юм картын. Тэр ер нь бол олон утгаар бол таны нүд нэгдэж магадгүй одоо ажил үйлсээр одоо шинэ ухамсар ч юм уу шинэ ойлголт шинэ сэтгэл санааны эсэргээлт хийх үе гэж магадгүй. Ямар ч байсан тийм одоо бодит байдлыг ийм байсан биш тэгэл ингээл бодит байдлыг аягүй тийм ухамсарлаа л те ухаалаг хандлагаар шийдвэр гаргах ч юм уу. Тэгтээ ямар ч байсан таны нүд бол нилээ
нэгдэж магадгүй жинхнээсээ ийм байсан биш ажил үйлсээр ингэх хэлсэн биш гэдэг ч юм уу те ямар нэг шинэ ухамсар ч юм уу тий бодит байдлыг нэлээ ухамсарлаж ойлгоно гэсэн байна ажил үйлсээр. За тэгээд дараа нь энэ картыг ингээд харах юм бол тий ер нь бол ажил үйлс нэлээ тогтун байна гэж бодож байна. Одоо за ажил үйлсээр болохоор хэрэг хоорондын харилцаа байх юм бол ажил үйлсийн тий хоорондын харилцаач айгу сайн болно. Муу одоо айгу тайван гэх юм уу тий. Муу тийм таны ажиллах орчин ч юм уу айгу тийм тухтай айгу айтайхан байж магадгүй скол одоо ажил үйлсээр одоо хоорондын харилцаа одоо хүмүүстэй үйлчлүүлэгч ч юм уу скол хамтран зүтгэгч ч юм уу скол хамт ажилладаг хүмүүстэй нэлээд одоо тайван эвсэг тий эвсэг ажиллах тайвшрах нэг тайван газар ажиллаа хийгээд байгаа юм шиг тий тийм карт байна. Замарсан 12 сард бол тийм хоорондын харилцаа сайн тайван эвсэг ажиллах тий эвтэй тайван ажиллах тийм боломжтой орчин нөхцөлд ажиллах ч юм уу. За ийм хөө карт байна ажил үйлсээр. За тэгчээд таны одоо мөнгө санхүү үзье гэж бодож байна. Одоо энэ сарын мөнгөний урсгал гэв мөнгө санхүү болохоор ер нь бол окей. Мөнгө санхүү бол нэг асуудал бол байхгүй. Ер нь тунд ажгүй. Окей гэсэн карт гарчлаа. Мөнгө санхүү бол таны бол мөнгө санхүүтэй таны сэтгэл ханамж чинь яагаад ч юм өндөр. Мөнгө ихсэн багсны тийм бах зүгээр л сэтгэл ханамж өндөр гинэ мөнгө санхүү дээр. Тийм. Ямар ч ясан маш гоё карт гарлаас мөнгө санхүү дээр сэтгэл ханамж өндөр. Тэгээд хоёр дахь энэ картыг харах юм бол та яагаад ч юм одоо та өөрөө одоо мөнгө санхүү дээр нэг тийм сонирхолтой байгаад байгаа юм. Бодохгүй байгаа юм шиг мөнгө санхүү дээр мөнгө санхүү айгу окей болохоор цаанаа окей бүх юм болом юу мөнгө санхүү айгу санаа зовх зүйлгүй гэж бодож байгаа болохоор нэг тоохгүй ч магадгүй юм байна. Тоохгүй гэж болоход юу юм бэ? Одоо юу гэдэг зарлага гаргасан ч орлого орсон ч тэрэндээ нэг ингэдэг ч анхаарахгүй тий. Зарж байгаа эхтэн төгрөг зарж байгаа гэдэг дээш нэг тооцоолол учраагүй тэхгүй орж байгаа орлого дээр хэд орчих уу гэлтэй тоолол тий. Нэг тэхгүй тэгээ зарлага орлогодоо хэднийх анхаарахгүй тэгээд ер нь бол жоохон санхүүгийн ойлголт энэ дээр нэг юм бодохгүй ч юм шиг тий. Тий санхүүгийн ойлголт одоо саарсан үе сар гэх юм шин тий. Тий орлого зарлага ер нь жоохон хайхрахгүй юмрхүү канж. Гэхдээ ерөнхийдөө цаагаар болохоор тий одоо мөнгө санхүү дээр сэтгэл ханамж окей гинэ. Окей гэдэг нь одоо сэтгэл ханамж сайн гэсэн үг. За тэгчээд одоо хайр сэтгэл буюу хүн хоорондын харилцаан дээр зэ хайр сэтгэлийн харилцаа хамаагүй гэсэн хүмүүс одоо хүн хоорондын харилцаан дээр үзэж болно. Энэ дээр бас ингээд шаарсан. Жохон хаалттай хандлага байна. Хайр сэтгэл хүн хоорондын харилцаан дээр хаалттай хандлага. Нэг олон хүнтэй уулзахгүй дотгошоогоо байх. Тийм жохон нэг тийм нэг тэгж одоо нийтж байгаа л одоо юу гэдэг тиймэрхүү байхгүй хайр сэтгэлээр үзэж байгаа юм сайхан бол ер нь жоохон хайртай хүнтэйгээ юу гэдэг жоохон хаалттай хандлах ч юм уу нэг тиймэрхүү зүйл бол байна. Тэгээд энэ картыг харах юм бол тийм хаалттай хандлага нэг олон хүнтэй уулзахгүй янз бүрийн болохгүй ч юм шиг тийм байж магадгүй. Тэгсэн мөртлөө энэ картыг ингээ харахаар яг хоорондын харилцаа хайр сэтгэлийн харилцаан дээр одоо дотор ингээл одоо хайртайгаа тий хайртайг хамт явж мовдөг ч юм уу тэхгүй ээж магадгүй юм байна. Тэгж хэлэх юм байна тий. Дотор явахгүй гэдэг ч юм уу тий хоорондын харилцаан дээр үзэж байгаа юм болохоор нэг олонтой харилцаал ийшиж ингээл тий тэхгүй байж магадгүй юм байна. Тэгээд энэ картыг харах юм бол тэр нь бол та энэ сард айгүй сайн ээж, скол бүр хэд сайн эхнэр, хэд сайн найз охин, хэд сайн эмэгтэй тий. Тийм байж магадгүй юм байна. Доош харсан болохоор жоохон хитрээд байгаа байхгүй. Хитрхий даруухан ээж, хитрхий даруухан тий найз охин, хитрхий даруухан эмэгтэй тий.
Тийм. Замарцэмэрхүү юу бол байна. Тэгээд энэ карт гарах юм бол та хайр сэтгэл одоо хүн хоорондоо харилцаа гэхээсээ илүү ажил үйлстэй нэлээд одоо амбиц хөөж магадгүй юм шиг санагдаж байна. Хайр сэтгэл хүн хоорондоо харилцаа гэхээсээ илүү ажил үйлстэй тий. Ажил үйлсээ хөөх нэлээд тийм. Хэрэг хайр сэтгэл хүн хоорондоо харилцаан дээр энэ карт гарах юм бол ер нь тийм кул хандлага байдаг. Айгуу тийм одоо тийм айгуу тийм гоё тийм зөвөн гоё юмхтэй байх. Одоо юу ч хэлмээр юм дээ. Тийм би даасан айгуу бодлоготой хандах тий. Хайр сэтгэл хүн хоорондоо харилцаан дээр айгуу тийм кул тий. Айгуу би даасан тий бодлоготой хандлагатай. Тиймэрхүү хандлага байна энэ 12 сард тий. За ямар ч гэсэн ингэж тайлбарлаж чад. Чи ингээд өөртөө нөхцөл байдал тохируулаад сонсож байгаа хаа. За ингээд бүгдээрнгийн тайлбарлаж дуусаад одоо танд энэ сар дэлгээх Сахиус тэнгэрийн мессеж. За Сахиус тэнгэрийн мессеж гэх юм бол одоо энэ сард хэрэгтэй. Тэгээ ухаалаг удирдагч, мэрэгэн одоо лидертэй удирдагч гэсэн байна. Тийм карт тий. Тийм. Та лайр тарина. Тийм. За Сахиус тэнгэрийн мессеж гэх юм бол ер нь бол өөртөө тий энэ 12 сард тий та өөртөө итгээ одоо учир нь одоо таны одоо дотоод ухаан тий танд зөв замыг ингээд зааж тий зөв замыг тий ингэж зааж харуулж байгаа шүү. Тийм өөрийгөө одоо дэмжихийн зэрэгцээгээр бас тийм бусдад ч гэсэн одоо туслах чадвартай гэдгээ байнга ингээ тий санддаг байгаараа тий лидер учраас тий. Тийм. Тэгээд энэ нь болохоор таныг илүү мэрэгэн ухаалаг алхам хийхэд ч айгу тийм туслана. Та бол үнэхээр одоо ухаанд удирдахч, тийм мэрэгэн манлайлагч гэх юм уу тий. Ер нь ингээд таны зан чанар үйлдэл тий ихтгэл үнэмшил нь бол бусдад тий. Тэгээ бусдад бол одоо энэ гэрэл нь олж өгдөг. Тийм бусдад нь бол одоо явах замыг харуулж тий чиглүүлж бусдад тий гэрэл ихтгэл найдар одоо тий төрүүлдэг шүү. Тийм ер нь ингээд таныг одоо айгу тий ухаантай лидер гэж одоо ухаалаг удирдагч гэж учраас юу гэж магадгүй юм бэ? Энэ карт юу хэлж байгаа гэхээр зэрэг заадах. Тэр нь бол та өөрөө ч мэдлэхгүйгээр та өөрөө би удирдагч биш штэ гэж бодож байгаа юм сайхан бол та өөрөө ч мэдлэхгүйгээр олоо тий бусдад тий айгу сайн тий нөлөөлөл сайн үлгэр жишээ одоо урам зоригийг бас дандаа ингэж өгж идэг. Тийм урам зоригийнх нь их сурулж болж идэг гэж магадгүй юм байна. Хэрэг би удирдагч жишээ тийм ерөөсөй байхгүй гэж байгаа юм сайхан бол тий та өөрөө тэгж боддгоо байсан ч хамаагүй та бусдад айгуу сайн нөлөөлөө сайн үлгэр жишээ одоо урам зоригийнх нь тий их сурулж тий болж идэг шүү гэж одоо Сахиус тэнгэр хэлж байгаа юм байна. Тэ Сахиус тэнгэрүүдтэй. За үнэхээр маш гайхамшигтай карт гарлаа гэж бодож байна. За дахиад хэлэх юм бол одоо базаад одоо хэлэх юм бол тий та бол тийм мэрэгэн манлайлагчаа одоо таны зан чанар үйлдэл тэгтгэл үнэмшил бол тийм бусдад одоо бусдад хүмүүс ингээ замыг тий чиглэл замыг харуулж чиглүүлж ихтгэл найдрыг одоо төрүүлдэг шүү. Тий та өөрийгөө тий манлайлагч гэж тийм бодохгүй байгаа ч хамаагүй одоо та бусдад ямар нэгэн тий байдлаараа сайн нөлөөлөл үлгэр жишээ өгдөг хүн шүү гэсэн байна. За энэ үнэхээр гайхамшигтай гоё мессеж гарлаа гэж бодож байна. За ингээд өндөрлөх төхөөд одоо хамгийн сүүлийн мессежийг уншия. Одоо талий гэж бодож байна. Энэ сонголтын картны мессеж энэ сар танд хэрэгтэй мессеж гэх юм бол энэ ингээд сенсэ багш гэдэг юм картахгүй. Багш гэдэг энэ ханз болохоор зэрэг яг монголоор болохоор багш гэдэг утгаараа биш одоо гэдэг. Илүү туршлагатай, илүү амс илээсэн хүнийг бол сенсэ гэдэг байхгүй. Тийм карт байна. Тэгээд Аругама мани ата такако цуцумикомо. Энэ болохоор зэрэг
сонголтын картны одоо танд илгээх энэ сард хэрэгтэй мессеж гэх юм бол одоо та өөрийгөө болон тий одоо бусдыг тий нэнтэй хүүхдтэй тийм бусдыг яг одоо тийм байгаагаар нь одоо хүлээн авч тий яг байгаар нь хүлээн авч одоо халуун дулаан сэтгэл тий ойлголтоор ингээд хүлээн авах нь одоо таны эрч хүч удирдлага таны одоо амжилт чинь одоо тэрүүгээр гарна шүү гинэ. Тийм утгатай карт байна. Тийм яг л тийм байгаагаар нь тий дулаахан зөөлөн тий ингээд тэврья гэдэг ийм карт гэхгүй юу? Утга нь тий. Тийм тэгэхээр зэрэг та өөрийгөө болон тий одоо бусдыг яг тийм байгаагаар нь тий хүлээн авч одоо дулаан сэтгэлээрээ тий тэр хүнийг одоо ямар ч үед тий ойлгож хүлээн авдаг энэ зан чанар чинь одоо таны хүч таны одоо цаашдын амжилтанд чинь айгүйх нөлөөлөж шүү гэж байгаа юм шиг юм утгатай карт байна. За ямар ч байсан өөрөөсөө нөхцөл байдал тохируулаад тий ингээд сонсоод ойлгож авах гэж бодож байна гэж одоо найдаж байна. За ингээд өндөрлөө одоо V картыг сонгосон ингээд өндөрлөөд үнэхээр таарад таалагдсан бол лайк тарахаа бити мартаараа. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүн байх юм бол тэрвэх гэдэг карт. Тийм. Тэрвэх гэдэг юмас дараараа яад гэвэл авгалдаа ингээд зүгээр нэг юм авгалдаа байснаа юм зүгээр юм те. Одоо авгалдаа байснаа гинт тэр авгалдаагаас маш гоё нөгөө тэрвэхтэй нөгөө юутай хээ хуартай маш гоё үзэсгэлэнтэй тэрвэх ингээд гинт ингээд юу яадаг те. Тэр авгалдаас тийм тэрвэхээ гардаг. Тийм. Тэгэхээр одоо та одоо ингээд таны юм хэмжээ одоо юу гэдэг ингээд юу яалагт энэ 12 сард ингээд авгалдаа байж байгаа. Тэгээд одоо дараа жилээс шууд маш гоё одоо үзэсгэлэнтэй гоё юм ирээхээ тийм болохыг тийм бэлэгдээд тийм таныг одоо шилжилтийн үедээ явж байгаа байхгүй одоо бүх картуудыг харсан ч тийм одоо тун удахгүй одоо таны тийм маш тийм үзэсгэлэнтэй одоо ирээхээ чинь тийм гарга гэж одоо бэлэгдээд ирээхээ гэсэн юмор дараараа одоо V картыг сонгосон хүмүүс тэгэх юм бол V картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа юм уу? Та одоо тий 12 сараа тий сайнаар тий бэлэгдэж гин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ үртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн имжлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд V картыг сонгосон юм бэргээ эхлэе. Одоо 12 дугаар сар ямар хөө сар болох вэ гэсэн юм утгатай мэр хийж байгаа. За бүх картуудаа зэрэг нэгдзээ. Тон. За ямар хөө картууд гарсан байна. За ингээд юу ч гэсэн хамгийн ихний картаас ингээд эхлэе. За энэ сард юу чухал болох вэ таны хувьд? Гэх юм бол Star карт гарсан байна. Тэгэхээр энэ сард ер нь таны одоо итгэл найдвар те итгэл найдвар итгэл найдвар дотоод амар амгалан таны амьдралд бол гол одоо төлөвлөж болох юм байна. Тэг ер нь бол шинэ боломжуудыг эрэлхийлэх, шинэ эхлэл хийхэд одоо од гарагийн одоо зүгээс айгу таатай сар юм байна. Тэгэхээр шинэ санаа оногт та идэвхтэй хайх энэ зүйл айгу чухал болж магадгүй юм байна. Тэг ер нь бол итгэл найдраа өндөрт байлгах болчин ингэн гэдэг ч юм уу шадуултай өшөө их одоо шинэ айдиа тий шинэ ажил үйлс дээр ч юм уу энэ дэр чамаг тий одоо шинэ санаа оног тий идэвхтэй тий хайх нь мөн итгэл найдраа алдахгүй өндөрт байлгах нь аягүй чухал болох юм байна. За ингэж талий за тэгчээд энэ сарын одоо энерги ямар авах вэ гэсэн чинь тий аягүй хүчтэй карт гарсан байна. Angel of Strength. Таны дотоод хүч нэлээ их байх шинжтэй. Дотоод одоо сүнснөөч гэх юм уу те. Тийм. Тэгэхээр энэ сарын одоо энерги бол нэлээд төвчээр дотоод хүч зориг шаардсан ийм одоо энергитэй сар болж магадгүй. Өмнө нь одоо тулгарсан саад бэрхшээл хэрэг байгаа бол тэрийг одоо даван гарахад чинь одоо таны дотоод ирч хүч энергитэй
хүч дэмжлэг болж исэн энэ сард ч гэсэн бас болох юм байна. Тийм одоо сүнслэг дэмжлэг гэдэг аахгүй тий. Та ганцаараа биш те таны дотоод одоо харсан даасан тэнгэр гэх юм уу те скол тийм сүнслэг хүчтэй одоо таны цаанаас тэр сүнслэг хүч харсан даасан тэнгэрүүд ч юм уу тийм одоо энерги бол таныг энэ сард нэлийн дэмжих юм шиг байна. Тийм учраас та өөртөө итгэлтэй байх айгуу чухал байх болов гэж бодож байна. Ямар ч байсан одоо таны дотоод сүнслэг тэг хүччих одоо дэмжлэгөө болох юм шиг тийм сар байна тий. Таны ингээд хамгаалж юм шиг азтай өөртөө зогссон тий. За тэгээд энэ картнаас одоо өөрснөө одоо бас юу авч болно. Одоо ингэж хараад өөртөө одоо зүүн сайн гоороо тий. Тэг мэдээлэл авч болно шүү. Ийм юм байна гэдэг ч юм уу тий. Тэг би яг гоё хэлэх гэсэн чинь бас жоохон ойлгож байгаа мөртлөө жоохон хэлж чадахгүй ч магадгүй. За тэгээд одоо энэ сарын уур амьсгал дээр энэ хоёр карт гарсан байгаа. Уур амьсгал бол нэлийн хөдөлгөөнтэй одоо сар болж магадгүй юм байна. Гарч орол тий одоо гадагшаа идэвхтэй байх гэдэг ч юм уу тий. Ямар ч байсан энэ сард одоо ямар нэгэн тийм мэдээ солилцоо их байх, идэвхтэй байх, сайн мэдээ ирэх ч юм уу тий. Хүмүүстэй харилцаа холбоо тийм мэдээллийн одоо солилцоо айгу идэвхтэй. Тийм. За ямар ч байсан одоо морь гарсан болохоор юм тий. Энд ч нэг яваал, тэнд ч нэг яваал тэ нэлээ хөдөлгөөнтэй тий юм сар байж магадгүй минь. Тэгээд айгуу сайн одоо таны баярлуулах одоо мэдээлэл их сонсох ч юм уу тий харилцаа бол айгуу гэж магадгүй юм байна. Харилцан мэдээлэл юм уу тий. За тэгээд энэ карт харах юм бол ер нь энэ сард одоо таны сэтгэл зүрх нэлийн одоо хөөрж магадгүй гэж бодож байна. Тий. Тэгээ ер нь бол энэ сарын уур амьсгал гэх юм бол нэг харилцаа холбоон дээр сэтгэл хөдлөл тэг бусдад айгуу гоё эерэг тий одоо тэмүүлээ үзүүлэх ч юм уу. Тэг эмоцийн хувьд болохоор нэг тийм энэ сар болохоор нэлийн аз жаргал, догтлол, баяр хөөр тийм магадгүй хайр дурлалтай холбоотойгоор тийм гарч иж магадгүй. Ямар ч гэсэн одоо зүрх сэтгэл нэлийн догтлох тий одоо зүрх догтлом сэтгэл хөдлөсөн тиймэрхүү одоо мэдрэмжтэй өдөр хоногуд бол тэнцэнтэй авах хаа гэж бодож байна. За ингээд энэ сарын том үйл явдал энэ сард ямар том үйл явдал болох вэ гэсэн чинь энэ хоёр карт гарсан маа. Ямар ч байсан урд саруудын ч юм уу одоо байгаа нэг тийм бэрхшээл тийм таныг одоо ингээд явуулахгүй тий хөдлөхгүй байгаа нэг юм хязгаарлалт ч юм уу тий энэ зүйлээсээ энэ сард нэлээд салж магадгүй юм байна. Хуучин сэтгэл зовнил айдас ч юм эсвэл ямар нэгэн таныг болохгүй ингээд одоо явуулахгүй байгаадсан тэр зүйл чинь ингээд нээсээ ангижрах шинэ боломж шинэ урсгалд нээлттэй болох тий. Тиймэрхүү зүйлүүдээсээ салах ийм үйл явдал жоохон нийтлэг юм гарчлаа. Одоо ерөнхий гэх юм уу тий. За ингээд өөртөө энэ юунаас авч авал ямар ч ингээд айгу энэ одоо таны хойноос ингээд татаад байсан хязгаарлалтуудаас салаад ингээд явчихж байгаа байхгүй. Ийм үйл явдал болох юм байна. Мөн одоо энэ карт гарах юм бол та нэлээ одоо олонний нүдэнд өртөх тий олонний анхаарлыг татах хүмүүсийн харцыг тий өөртөө төвлөрүүлэх ч юм уу эсвэл ажил сургууль одоо нийгмийн амьдрал болгоно нэг тийм гол тий өөрөөр айл гүйцэтгэх юм шиг тий нэг тийм дур булаан гоё палаж одоо тий шагнуулах скол тайсан дээр гарах ч юм уу эсвэл ингээд аюу гоё хувцастай олон хүний анхаарлыг татах тийм иймэрхүү үйл явдал болж магадгүй юм байна. Тийм. За та энийг бас хараад авахгүй маш гоё карт байна. За ийм хоёр иймэрхүү үйл явдлууд болох юм байна. Одоо томх үйл явдал юм бол тий. За тэгээд одоо юуг харъя? Ажил үйлс. За энэ сард ажил үйлс болохоор зэрэг ийм 3 карт гарсан маа ажил үйлс. Ажил дээр болохоор зэрэг ингээд ямар нэгэн одоо хязгаарлалт ингээд хөдлөхгүй байсан, таныг явуулахгүй байсан тий. Хүл гар ингээд өөрчлөгдсөн маа зайг
Тийм. Нэг ийм байсан үе эхлээ жоох иймэрхүү байжгаад тэгээд нөгөө энэ хүндрэлээс бол даван туулна гэсэн байна. Тэнийг хөдөлж болохгүй ямар нэгэн тийм саад бэрхшээл тийм хүндрэлээс бол тэр хүндрэлийг бол та даван туулна. Тэгээд ингээ толгой дээр аягүй том гэрэл асцсан. Тэгэхээр та одоо сайн бодож тунгаасны үр дүнд те одоо шин туршлага, өөртөө итгэл, шин хувилбаруудыг бол тийм бий болгож магадгүй мэн ажил дээрээ сайн бодож за ерөөсөө л ингээ гэдэг л тий. Одоо таныг хязгаарлаж исэн хөдлөхгүй байсан юмнуудаас ингээд одоо сайн бодож тунгаасны үр дүнд тий шин туршлага, өөртөө итгэл, шин хувилбаруудыг бол бий болгож магадгүй байна. Тэгээд энэ ажил үйлс дээр ярьж байгаа. Тэгээд энэ картын харах юм бол ажил үйлс дээр нэг тийм төвөгтөө удаан хүндрэлтэй асуудал гэдэг байгаа байхгүй. Нэг тийм төвөгтөө ингээл удаан хийх гэсэн чинь нэг удаад ах ч юм уу төвөгтөө хүндрэлтэй нэг юм асуудал. Тэрнээсээ гарах юм шиг байна. Энэ хоёрыг ингэж холбож унших юм байна. Тий. Таны ажил төрөлд ингээл төвөг уучраад хүндрэлтэй байсан асуудлуудаас та сайтар бодож аваад ямар нэгэн шинэ хувилбар бол за тэгвэл ингээ гэдэг гаргах юм байна. Энэ сар тэгээд энэ картыг харах юм бол заачлаарай. Энэ картыг харах юм бол тэг ер нь бол энэ сард яг ямархуу зүйл болох ч гэсэн бас тийш юу яаж магадгүй мэн. Доош харсан байхыг бодвол та ажил төрөлдөө нэг тийм одоо юу гэдэг ягштал дүрм журмаа нэг тоохгүй гэж магадгүй. Тэгээ жоохон ингээд дор ажилтдаг хүмүүстэй ч юм уу эсвэл та өөртөө ч юм уу хит эрхчлөө өгч магадгүй. За энэ наатыг дараа ичээ гэдэг ч юм уу те. Ямар ч нэг тиймэрхүү карт ингээд таашаад байхгүй. Тэгээд ямар ч гэсэн нэг сүртэй одоо дүрм журмаа барайл те бүр амар тийм хатуу бол байхгүй байх гэж бодож байна. Өө яхаа одоо болчихно гэдэг чинь жоохон нэг тийм юма тоохгүй юм шиг. Тэгээд ажил үйлстэй өөртөө ч юм уу доор байгаа хүмүүстэй айгүйх эрхчлөө өгж магадгүй мэн. Хэд хэрэгчлөө гэдэг. Ямар ч ингэж тайлаа. Өөртөөхөө ингээд тийм нөхцөл байдал тохируулаад сонсож байгаа гэж бодож байна. Би сайн ойлгохгүй ямар ч ингэж гарснаар ингээд тайлбарлалаа. За тэгээд мөнгө санхүү. Мөнгө санхүү одоо 12 сард орлого амархуу байх үе мөнгө санхүү дээр амархуу урсгал байна гэхлээр зэрэг тийм ер нь бол нэг тийм мөнгө орлого бол ингээд багаар орж ирэх юм байна. Одоо юу гэж хэлмээр юм бэ? Тэг яг нэг таны хийж байгаа юугаар биш нэг тийм жижигэр ч юм ингээ багаар ингээд мөнгө орж ирдэг ч юм уу те. Тэгээ тэр бол нэг тийм хангалттай хэмжээний бол мөнгө биш байж магадгүй таны хувьд ингээ баг жижиг мөнгө орж ирдэг ч юм уу. Одоо өдөр тутам жоохон нар ч юм уу те. Тиймэрхүү нэг уур амьсгал байна. Тэр нь бол танд нэг тийм хангалттай санагдахгүй байж магад. Тий. Тэгээд бас нэг өөрөөр тайлбарлах юм бол одоо танд мөнгө олох бүр ингээд тийм бүрэн дүүрэн боломж бол байгаа. Навих мөнгө тийм бүрэн дүүрэн энэ мөнгийг олох боломж байгаа боловч тэр мөнгө олох боломжоо мөнгө олох чадвараа ингээд бүрэн ашиглахгүй байж магадгүй энэ 12 сард яагаад гэсэн те. Тийм байна. Тэгээд энэ картыг одоо харах юм бол тэрнээс болоод жоохон тий орлого бол жоохон бууралттай байж магадгүй. За ямар ч юм энэ хоёр карт ингэж хэлье гэж бодож байна. За тэгээд яг бүр орж ирэхгүй л тэр жижиг одоо багаар бол мөнгө мэдээж ол орж ирнэ. Гэхдээ бүр ингээд таны хангалттай гэж бодохоор хэмжээнд бол жоохон биш байж магадгүй. Гэхдээ үнэхээр та одоо мөнгө олох боломжоо чадраа одоо бүрэн ашиглах юм бол та тий айгүйх мөнгөтэй зөндөө зоосон тий олж чадна. Гэхдээ яагаад ч та ингээд мөнгө олох боломжоо жоохон бүрэн ашиглахгүй байх гэж магадгүй. Тэрэн дээр боломжтой тий одоо мөнгө олох одоо боломжоо бүрэн ашиглаарай гэж зөвлөе. Тэгэх юм бол орлого бол тийм буурахгүй гэсэн үг. За тэгчээд хүн хоорондын харилцаа ба хайр сэтгэлийн харилцаан дээр энэ гурван картыг татсан маа. Одоо хайр сэтгэлийн харилцаа хамаагүй гэсэн хүмүүс байх юм бол одоо хүн хоорондын харилцаан дээр үзэж болно шүү.
За хоорондоо харилцаа ба хайр сэтгэлийн харилцаа. Ер нь бол хайр сэтгэлийн харилцаан дээр ч хоорондын харилцаан дээр ч нэлээ 6 цингэл бол байна энэ сард. 6 цингэл хөгжилдөх, цэнгэлдэх, 6-тай байх. Ингээ 3 байгаа болохоор зэрэг та зөвхөн хайртай хүнтэйгээ биш, хайртай хүнтэйгээ мөртлөө бас өөр одоо групп найзуудаараа ч юм уу те. Эсвэл хоорондын харилцаан дээр үзэж байгаа хүмүүс болохоор зэрэг одоо ажлынхнаараа гэдэг ч юм уу одоо группээрээ гэдэг ч юм уу одоо найс нөхдөрөө те үдшилэг, парти идэх те хамт ууж идэх. Яг шинэ жилийн сар болохоор зэрэг тэг шинэ жилээр те нэлээд хөгжилтэй 6-тай байх янз бүрийн үдшилэг те шинэ жилийн баярт оролцох хэмжлэн зүйлүүд аюух байж магадгүй хоорондын харилцаан дээр. Тийм хайр сэтгэл дээр ч гэсэн те хамтдаа те явах гэдэг ч юм уу. За тэг энэ картыг харах юм бол тэгэд тэр зүйл нэлээд их хитрэх гээд байгаа байхгүй юу? Энэ ингээд доош харцсан байна. Тэгэхээр зэрэг хайр сэтгэл болон хоорондын харилцаан дээр нэг одоо их хэтрүүлэг гэдэг байгаа байхгүй. Нэг юм айгүй одоо хитрхи одоо 6 сэнгэлдэг ч юм уу те. Тийм эргүүлэлт ороод байгаа байхгүй. Ингээл тийм нэг ажлын газар шинжлэх тэмдэглэл гэснээр тийм найс нөхдөрөө явал гэснээр нэг яагаад ингээл бүр ингээл ороогдоол те. Баяр цэнгэл орогдоод байгаа юм шиг нэг жоохон хэтрүүлэг бол байна гэж гарч байна. Тэгээ энэ картыг харах юм бол тийм бас л яг адилхан юу одоо ойр тойрны хоорондын харилцаа үнэхээр сайн энэ сард. Тийм одоо хайр дурлалын харилцаан дээр ч гэсэн өөрийнхөө хайртай хүнтэйгээ нэлээд сайн харилцаатай гэж бодож байна. Хайр тойрон болон хоорондын харилцаа одоо хайр сэтгэлийн харилцаанд бол сайн гэхдээ айгу ихтрүүлэн хайр сэтгэлийн харилцаан дээр айгу тийм одоо эрхлэх гэх юм уу тэр зүйл жоохон хитрэх юм шиг хоорондын харилцаа дээр үзэж байгаа юм сайхан бол одоо айгу тийм тансаглах тий 6 цэнгэний жоохон хитрүүлэх ингээд доош харцдаг. Тиймэрхүү зүйл жоохон байна. За энэ дээр анхааралтай болгоомжтой тий яг ингээд таарсан гой шинжлэх баяраа тэмдэглээд ингэж яах юм бол гайг байх гэж бодож байна. За шинжлэх ээлжлээ ямар ч зөөр нэг тиймэрхүү 6 цэнгэл жоохон хоорондын харилцаанд аюух одоо байх юм шиг юм карт гарч байна. За ингээд одоо хөө энийгээ дуусгачаад танд энэ сард 12 сард сахиус нэнгэрээс хэл. Тэгээ сахиус нэнгэрийн танд илгээх мессеж. Газар дах гэсэн юм карт байна. Газар дах хөрсөн дээрээ буугараа гэсэн юм карт. За энийг тайлбарлах юм бол та өөрөө бас тий өөрийнхөө зүүн сайн унгаараа энэчээс бол тийм мэдээлэл авч болно. Тийм 50 суучаад тий газар дах газарт байх уг үндэстэйгээ холбогдох гэдэг ийм утгатай картахгүй болно. Тэгэхээр одоо сахиус нэнгэрийн мессеж юм бол ер нь бол ингээд одоо таны толгой доторх хит их мэдээлэл ч юм уу янз бүрийн мэдээлэл ч юм уу эсвэл ингээд ямар нэг сэтгэл хөөрөл тий сэтгэл хөөрөл хит сэтгэлийн хөөрөлд автсан ч юм уу эсвэл толгой доторх хитрхи их мэдээлэл төөрөх ч юм уу тийм эсвэл нэг тийм хотод их байх гэдэг ч юм уу те ямар ч юмрхүү зүйл байх юм бол одоо тэрийг тийм намжааж те яг одоо өөрийнхөө биетэйгээ өөрийнхөө амьсгалтайгаа одоо бодит амьдралтайгаа ингээд холбогдороо гэсэн юмрхүү зүйлийг хэлж байгаа шүү байна. Тийм хит их одоо зүүн тархин одоо тархийг ажиллуулж исэн те их мэдээлэл ажил хийдэг ч юм уу эсвэл их мэдээлэл дунд одоо төөрдөг ч юм уу эсвэл хэд сэтгэлийн хөрөлтэйсэн бол тэргээ жоохон тий энэ сард намжаагаад яг биетэйгээ яг амьдралтайгаа өөрхөн амьсгалтайгаа тий ингээд жоохон татгшаа ороод ингээд бодит амьдралтайгаа ингээд холбогдороо гэдэг байна. Тиймэрхүү мессеж өгч जैन одоо сахиус нэнгэрийн мессеж гэх юм бол та тэгээ өөрийнхөө одоо тий нөхцөл байдалтаа тохируулаад хүлээж аваараа. За нэг юмрхүү тий сахиус нэнгэрийн мессеж юм байла. Тэгээд за ингээд өндөрлөх төхөөд одоо таны сонголтын картнаас хамгийн сүүлчийн энэ сард хэрэгтэй мессеж яваа гэж бодож байна. Каризма. Яг ингээд өөрөөрөө байх, өөрийнхөө онцлогийг гаргах гэдэг юм карт аа. Тана
Экёреква үчүү скэр. Тэг ер нь бол таны ингээд юу гэдэг нэг тийм нөлөө юу ч айгүй тийм хүчтэй айгүй том гинэ. Тэгэхээр зэрэг таны одоо энерги ч юм уу те үг ч юм уу скол хийж байгаа зүйлс ингээд бусдын амьдралд айгүй тийм хүчтэй тийм нөлөө тийм үзүүлж байгаа шүү. Тэгээ ер нь бол та одоо зорилгоо зөв чигт тийм барьж чадах юм бол таны нөлөө тий одоо таны нөлөө одоо томоохонтой өөрчлөлт том боломжийг бол авчирна шүү гэсэн юм карт байна. Энэ яг утга нь болохоор таны тий одоо нөлөөлөх чадвар чинь бол тий баг ингээд одоо үчүү гэдэг чинь нөгөө сансрын датаа шүүж байгаа байхгүй юу. Тэгэд нэг та өөрийн гэсэн нэг тийм онцлогтой юм байна л да хүн татахтай. Каризма. За энэ бас яагаад ингэж гарч байгааг би жоохон яг үндэл жоохон мэдэхгүй байна. Тэгэхээр ямар ч байсан та өөрөө мэдчихэж байгаа. Тийм. За юм гоё карт гарсан байна. Тэг энэ дэр ч гэсэн хүн татах хувцастай энэ төр гэлтэй айгүй гоё карт гарсан тий. Тиймэрхүү зүйл болох тий. Айгүй гоё палажтай. Та магадгүй энэ сард ийм гоё палаж өмсөд тий. Явж магадгүй ч юм шиг ийм гоё карт. Энэ дэр ч гэсэн тий бас гоё карт байна. За тэгээд одоо ингээд өндөрлөе. Үнэхээр таарад таалагдсан бол тий лайк тарах бит юм артаараа. Таалагдаад та намайг дэмжихийг хүсэж байгаа хүмүүс сайхан бол эмоц тарахыг хүсье. Эмоц нь ингээд таны доторх одоо юу гэжлмэр те сүнслэг хүч чинь нэлээд тийм хүчтэй юм. Хүчтэй захиустай ч юм шиг юм их санагдаж байна. Тэгэхээр зэрэг үүнийг бэлэгдээд та арслан гэдэг эмоц надад дараараа. Тэгэх юм бол одоо арслан мэт хүч те таны арслан мэт одоо сахиус хүч чинь ингээд таныг энэ сард тэг хамгаалаг гэж одоо бэлэгдээд арслан гэдэг юмар тараараа. Тэгэх юм бол гээ картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа. Өөрийнхөө тэг сарыг сайнаар бэлэгдэж гэнэ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе. Одоо энэ нүртэл үзсэн сонирхсан одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн имжлэг хүртэл баяртай. Бай бай.